За зандан шатар дарагтаа бид 5-д 8 жил хамт ажилласан. Энэ парламентэд сууж парламентыг сайжруулах, за гүйцэтгэх загсааллын үйл ажиллагааг хянах, үйл ажиллагааны сайжруулах тал дээр бол хамтарч нэлээд олон ажилласан. За миний хувьд бол одоо ажлын байрыг нэмэгдүүлэх, орлогыг нэмэгдүүлэх, ард иргэдийн амжиргаа сайжруулах, за жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, аж ахуйн нэгжүүдийг одоо хөл дээр нь босгох, чадваржуулах гээд нэлээд олон ажлуудыг одоо дандаа хийж ярьж явж байсан та бол маш сайн мэдж байгаа. Тэгээ энэ өнцгөөс ажилласаа гэж би үнэхээр хүсэж байна. Ядуурлыг бууруулах хөтөлбөр боловсруулж байгаа. Тэгэхээр та нэг зүйлийг бас мэднэ. Энэ тахим дотор ярьж байгаа одоо сайд нар болохдоо одоо тухайн салбар дээр хийх ажлуудаа ярьж байгаа. Тэгээд сайд усаа хойно бол арай ондоо юм яриад ингээд цаашаа явчихдаг. Би ч гэсэн одоо парламентээр хамт байж байхдаа та санал нэг байсан. Шүүмжилдэг байсан. Парламентын хүрээнд бодлогын асуудлуудыг ярьчаад мөрөө төрөөсөө арай ондоо зүйлүүдийг яриад хийгээд явчихдаг байсан гэж. Тэгэхээр энэ хамгийн гол асуудал бол таныг би юу хүсэж байна гэхээр энэ жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, ард иргэдийн орлогыг дээшлүүлэх, ядуурлыг бууруулах энэ хөтөлбөрийг цаашаа том хөтөлбөр болж хэрэгжүүлээсэ гэдгийг л хүсэж байна. Өөрөөр хэлбэл ядуурлалтаа тэмцэх энэ бодлогыг барьсаад гэж би хүсэж байгаа шүү. Та энийг бол түрүүний хэлсэн яриандаа бол гаргалаа. Тэгээ энийг бол цаашаа хэрэгжүүлээд яваараа гэж хүсэж байна. Ингээд амжилт хүсье танд. За гişүүд